Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. За өнөөдөр би 50 амьдралдаа талархаж байна цувралдаа гэр бүлдээ талархал илэрхийлмээр байна. Яагаад вэ гэхээр өгдөж зовсон, баярлаж, гуниглсан хизээд ч тийм үргэлж намайг дэмжиж байдаг гэр бүлийнхэндээ би баярлалаа гэж хэлэх гэсэн юм аа. Тэгээд хүн болгон бас гэр бүлтэйгээ заримдаа хамт байна, заримдаа холж байна, холж ойрч байсан гэсэн зүрхэнд нь одоо чи эсвэл одоо байнга одоо байдаг юм шүү гэдгийг бас би бусдаа сануулах гэсэн. Хэрвээ чи өнөөдөр гонигтай байгаа бол хэрвээ чи өнөөдөр сэтгэл жоохон тааруухан байгаа бол аль болох хүлээцтэй хандаж гэр бүлийнхэнтэйгээ сайхан харьцаж байгаарай гэж би зөвлөе. Яагаад вэ гэхээр тэд нэр өөрсдийгөө илэрхийлэхдээ жоохон одоо хүчтэй илэрхийлсэн ч юм уу, магадгүй уур бухимдалтай байгаад бас зарим нэг хэлэхгүй зүйлсийг хэлсэн ч байж магадгүй. Хамгийн гол нь тэд нэр зүрх сэтгэлдээ чамд хайртай шүү гэдгийг санаж аваарай. За энэ бичлэг маань бас талархал бас бусад хүмүүс ч гэсэн сэтгэл тавгүй үед нь гэр бүл чинь чамайг үргэлж одоо хайрлж дэмжиж явдаг юм шүү гэдгийг сануулгасан. За баяртай.